Сайн байна уу? Өнөөдөр сүнжээ хадгалсан маш олон гайхалтай зураг байдаг. Утасны багтаамж дүүрэх, компьютер гэмтэх, аль эсвэл утсаа алдах компьютер бүр байхгүй болох. Тэр тохиолдолд бид нар өөрсдөө үнэт зургийг хадгалж амжаадаг, аль эсвэл устгахчихдаг. Харин өнөөдөр цэглэн Google Photos-оор хийдүүлээ. Өөрсдийнхөө зургийг ямар нэг нэмэлт төлбөргүйгээр үрд хадгалах боломжтой боллоо. Хамтдаа уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент хийх хэрэгч. I see. Өнөөдөр идлээ Google Photos-ын талаар харна. Одоо энэ дээр бол миний бол хадгалсан зургуудыг бол таад маань ингээ харж болж байна. За, ер нь бол ингээл маш олон зургууд байна. Энэ бүх зургууд зөвхөн интернет байгаа буюу Google Photo, Google-ийн манай бүртгэл дээр байгаа. За, Google-ийн бүртгэлийг бол та нар Gmail-тэй байхад бол нээж чадна. Gmail-ийг бол нэхийг бол би бол таадэд бол заалтгүй баг. Тийм болохоор зургуудаа high definition чанартайгаар интернетэд үрд хадгалцгаа. Мэдээч бол Google-ийн энэ бол үйлчлэгээ зогсоод хаагдана гэсэн бол ойлголт байхгүй. Тийм болохоор та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарлах зорилгоор бидний сурталчилгааны видеог үздэхэй. Бид нар зураг авдаг тийм ээ. За ингээл яг хамгийн чухал үед ялангуяа iPhone-ыг ингэж зайд үрдэг. За тийм болохоор яг одоо бидэнд Google Photos-ыг ашиглаж сурах хэрэгтэй. Хэрвээ бид нар Google Photos-ыг байнга ашиглаж сурчих юм бол яг одоо та ерөөхдөө гар утсан дээр заавалчгүй татаа суулгаарай. Android болон iOS-ийн үйлдвэрлэлийн систем дээр хоёулын дээр нь байж байгаа. Тийм болохоор та нар мэдээч бол App Store дээр одоо Google Photos, Play Store дээр Google Photos-гийн хангууд бол гараад ирнэ. За энэ дээр бол миний бол хамгийн гол дуртай зүйл юу вэ гэхээр одоо энэ automatic backup гэж юм тийм ээ. Заавалчгүй одоо бид нар ингээл зургаа сонгоол яах шаардлага бол байхгүй. Хуулах шаардлага байхгүй. Google Assistant гэдэг байгаа. За одоо энд хэсэг байгаа. Ерөнхийдөө бол энийг нь бол хараар Google Assistant бол ялангуяа таны зургуудыг энэ дээр хянж идэг. За ингээд одоо таны ингээд зургуудыг гоё янзлж өгд энэ анимашн төрлүүд ингээд орчдөг. Ингээд автоматар одоо энэ зурган дээр харж байгаа бол та нар ингэж зургийг бэкап хийдэг. За бэкап хийж дуусны дараа яадаг вэ гэхээр хамгийн гол нь энэ ад жаргалтай залуу одоо энэ дээр бол гаранда та яг одоо утасныхаа 323 ГБ-ыг устгасан байна гэж нэ. Одоо бидний Google Photos-ын бүртгэл дээр хадгалсан зургуудыг хүртэл яг зөвхөн хадгалсан зургуудыг устгах уу гэдэг диалог гарч ирдэг. За диалог гарч ирээд хэрвээ та зөвшөөрөх юм бол yes дарна. Yes дарсны дараа таны аль хэдийн Google-ийн бүртгэл дээр ч байгаа зургуудыг устгадаг. Тэгснээр ерөөд бол таны одоо энэ утасны багтаамж бол ингээд сулраад байна. Та зураг аваад байна. Google дээр ч хадгалагдаад байна. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ дээр юу вэ гэхээр таны зураг яг байгаа чанараар хадгалагдахгүй. Гэхдээ HD буюу high definition өндөр хамааралтай хадгалагддаг болохоор ер нь бол их фото зураг аваад идэх бол ялгаагүй шахав чанартай хадгалагддаг. Тийм болохоор Google Photos-ыг та яадаг ашиглаасаа би гэж ерөөхдөө бол хамгийн хүсэж байна. За Google Photos-ыг бас бид нар магадгүй утсаа алга болгосон ч юм уу тийм ээ. Тиймэрхүү тохиолдолд бид нар одоо энэ Google Photos гэдэг хэсэг рүүгээ ороод зургуудаа ингээд харч болно. За зургуудыг маань ерөөхдөө бол нэг иймэрхүү байдлаар ангилаа өгчдөг. Он сараар нь ангилж юм тийм ээ. Ингээ сайхан ангилж өгдөг. За энэ дээр тусдаа хэрвээ та үсэх юм бол өөр юм юу нэр айж болно. Зургийн цомгнууд үзэж болно. Одоо тэгээ Google Photos-ын бас нэг гоё юм нь юу гэхээр ингээд хүмүүсийн царайгаар нь эдрийг ингээ ангилчдаг. Одоо жишээ нь би нэг хүний зургуудыг үзмээр байвал одоо энэ хүмүүсээс харж хагаад яах нь штэ. Зургийнх нь царайг одоо сонгоход л хангалттай гэж ойлгож байна. Одоо жишээ нь би хүүгийнхаа зургийг сонгоё. За ингээл хүүгийн зургийг сонгоход миний хүүгийн царай гарсан зургууд гараа ирж байна. Тийм болохоор хиний зургийг үзэхэд бол их хялбархан болсон байна. За тийм болохоор та бүхэн яг одоо ухаалаг гар утсан дээр Google Photos-ыг татаж авсуулгаарай. Мөн утсаа алгуулсан бол эсвэл утаснаас үзэх боломжгүй зураг утаснаас ер нь зураг хайхад хэцүү тийм ээ. Тийм болохоор Google Photos-оос ингээд хайвал илүү үр дүнтэй болов уу гэж бодлаа. За надтай хамтсан та бүдэд маш их баярлалаа. Түр баяртай.